За сайн байцгаана уу. За тэгэхээр эхнийхээ хэсгийг өнгөрснөөс өнөөдөр одоо гэж нэрлэлээ. За тэгэхээр би энэ дээр бол ер нь бол намтраа бол ярихгүй. Гэхдээ яа харахгүй миний өнгөрөөсөн амьдрал бол намайг одоо миний сэтгэл зүй болон бид бол мөрөөлдөөсөн. Тийм учраас өнгөрснөөс угаасаа би өөрийгөө олсон. Тийм болохоор одоо өнгөрсөн түүхээ ингээд товч ярих гэж бодлоо. За ер нь бол би хинч биш гэдэг. Тэгээ чи хинч биш гэсэн байр суурьтай маш удаа явсан. За магадгүй өнөөдөр миний энд суугаад бичлэг хийж байгаа маань ч гэсэн ер нь миний энэ замлыг сонгосон маань ч гэсэндээ яагаад хүн ер нь энэ хин биш гэдэг ойлголтыг авсан юм бол яагаад ийм удаан явж ийж энэ бүх зүйлийг ойлгох ёстой юм бэ гэдэг эрлийн үндсэн дээр явсаар одоо би энэ ажил мэргэжлийг сонгосон гэж хэлж болно. За гэхдээ миний хувьд болохоор би яг хүн яах гэж энэ хорвоо төрж ингэж өдөө болтол юуны төлөө ингэж амьдрдаг вэ гэдгийг бол яг 13 наснаас хэлж бодож ирсэн юм болов уу гэж би боддог. Яг тухайн үед ингээд залгаад тий 14 настай буюу одоо 6-аас нэг 7 дугаар анги шилжих жилээ одоо дэвших жилээ одоо өөр сургууль шилжээд одоо тэндээс авсан мэдрэмж нь л надад маш их удаан явсан байсан л да. Одоо ингээд буцаага дүгнээд тэгээд одоо энэ гаргалгаа гаргахад тухайн үед юу болсон бэ гэхээр одоо сургууль дөнгөж шилжиж орж иж байгаа хүүхдийн нөгөө нэг тасан зохицох тэр ч одоо 14 настай хүүхд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тасан зохицох дээрээс нь тэгээ шинэ хамт олон орчин тэгээ бүх юмдаа ингээд тасан зохицох гэж ядж байхад нь одоо тэр анги хамт олон тэр багш нарын гаргаж ирсэн хандлага, үйл тоолт, доромжлол одоо юу гэсэн хав тий. Ер нь бол би зөвхөн яг сургууль шилжих үед тэр одоо өсвөр насны хүүхэд миний мэддэг л одоо өсвөр насны хүүхдэд ямар мэдрэмж төрж болох вэ гэдэг талаар ярихад л би одоо яг ганцхан энэ сэдвийн хүрээнд ярихад л надад зөндөө юм ярьж болж байна. Гэхдээ өнөөдрийн миний зорилго бол яг яаж би өөрийнхөө тэр үн цэнтэй зүйлийг олсон бэ гэдэг талаар ярих гэж байгаа учраас энэ сэдвийг яхаа ингэсгээд орхиё. Хуучин ангийнхантайгаа бүр 20 хэдэн жилийн дараа уулзахад л яг ангийнхантайгаа болон багш нартай тий уулзахад одоо 20 хэдэн жилийн дараа уулзж байгаа шүү дээ би чинь тэр хооронд юу туулж юу үтсэн тий яаж төлөвшсөн байх вэ би бүр ингээд одоо шилжилтийн насны хүүхдээс эхлүүлээд нас биеийн төрсэн эмэгтэй болцсон үед ингээд уулзахад хүртэл чамайг яг өмнөх тэр чи хинч биш юуч биш онц биш чухал биш гэсэн харцаар харсан яг тийм үйлдэлээрээ хандсаар л байсан. Энэ бол яг үнэндээ бол аимшиг байхгүй юу? Тийм аимшигтай мэдрэмжийг хүнд өгж байгаа. Энэ хонглоор одоо тэр хинч бишийн хонглоор ийм удаан хугацаанд туулсан байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ надад би тэгэхэд айл хэдийн өөрийн гэсэн үн цэнээ олцсон одоо утга учиртай зүйлээ олцсон хүн байгаад байгаа тий. Ингээд яг миний үн цэнтэй зүйлээ олсон үе бол би бол 2012 онд нэг хагалгаанд орсон. Тухайн үед бол мис заслын ширээнээс буугаад орон дээр гарах үед эмчи хэлсэн үг бол чи өөрөөрөө жирэмслэх боломжгүй гэдэг үг байсан. Тухайн үед бол би 28 настай байсан. Энэ үед би одоо ингээ дөнгөж наркоснаас гарцсан, ухаан санаач нуурж гарцсан, ингээ бүх би ингээ хүүтэн болсон мэдэн штэ. Тэгээ хагалгаанд орж үтсэн хүмүүс бол мэдж авах ингээ хүл гарах өдөө хамаг би чи хүүтэн тэг ингээд мис хөргүүлсэн би чинь ингээд онгорхой. Тэгээд эндээсээ ингээд тийм юм гуурс залгуулсан тэг гуурсаар шингэн гоочсон. Тэгээд яг ийм үед яг тэр нь бол яг ингээд тайван үед сонсоход яг ер нь боломжтой чи жирэмслэж болноо. Гэхдээ яг өөрөөрөө бол жирэмслэх боломжгүй гэдэг үг бол чи хизээж төрж чадахгүй гэдэг үгтэй адилхан сонсогдсон. Энэ үед ингээд надад төрсэн мэдрэмж юм бол яг тийм ийм муу, тийм ядарсан, даарсан би ийм хүүтэн хонгол руу харах уу тийм хонголд орсон юм шиг л мэдрэмж төрсөн надад. Тухайн үе яг төрсэн мэдрэмж бол яг тийм хинч хажууд байхгүй яг би харах уу юм хонгол дотор ганцаараа яахаа мэдхээ болцсон тийм үед одоо тэр хагалгааны ширээний хүүтэн ширээнээс буугаад ингээд яахаа мэдэхгүй болсон. Яг тийм л үе байсан. Энэ бол
хүний миний үн цэнэ олсон үе байсан. Энэ бол миний хамгийн нандин хүсэл бол үр хүүхэдтэй болох. Энэ миний үнэт зүйл юм байна гэдгийг би эрүүл байх, мэдээж эрүүл байх тий. Гэхдээ эрүүл байхдаа яг өөр зүйлээр гэмтсэн биш учраас би үр хүүхэд гэдгийг хэлж байна. Яг тэгээд би миний үнэт зүйл бол би ээж байх. Тий. Би ээж байхын төлөө амьдрах ёстой. Би ээж байж чадахгүйгээр амьдрч чадахгүй юм шиг мэдрэмж төрсөн. Энэ үед би өөрийнхөө үнэт зүйлийг орсон. Гэхдээ бид нэр ер нь хин нэгнийг тий үнтэй хүнээ хажууд байсан хүнээ ч гэсэндээ үхлийн ирмэг дээрээс буцаж татаж авчрах эсвэл алдсан хойноо үн цэнтэй байсныг нь ямар их үнтэй цэнтэй хүн байсныг нь ойлгодог. Үнтэй адилхан яг өөрт байгаа ч гэсэндээ үн цэнтэй зүйлээ алдахын даваан дээр л ойлгодог. Энэ нь айгүй нэгэн бодлын харамсмаар зүйл юм л да. Тэгээд ер нь хүний үнд зүйл гэдэг эрхэм нандин зүйл гэдэг бол зөөрлүүлж хэлвэл ийм шилэн бөмбөлөг бүр амар нэмгэн нэг тийм шилэн бөмбөлөг шиг тийм нандин байдаг байхгүй. Тэгээд тэрий чи ингээ хадгална те тэрлүү чи хүмүүс цөм өшгөлн те яагаад одоо хүртэл ганцаараа яваад байгаа чи яагаад одоо хүртэл төрөхгүй байгаа 30 гарчлаа та нар хэрвээ анзаарсан бол би чинь бол нэлээ хожуу төрсөн шүү дээ тий. Тэгтээ энэ хүрэхэд тий хүүхдтэй төрүүлтэл тэр авсан мэдрэмж чинь өөрөө амар ихгүй юу. Болдогсон бол хань ижилтэй болно штэ. Болдогсон бол үр хүүхэд төрүүлсэн л байгаа штэ тий. Үнэхээр хүсээд болохгүй байгаа юм орчлон дээр зөндөө байдаг байхгүй юу. Тийм учраас хүний тийм нандин зүйл рүү тий эрхэм зүйл рүү битгий ханд юу туулаад юу даваад явж байгааг нь огт мэдэхгүй байж иж битгий тийм хүний нандин зүйл рүү халд. Энэ бол амар бүдүүлэг алхам байдаг тий. Тэгээд юу үсийг туулж энд төрснийг ярих юм бол мэдээж урт түүх болно. Өнөөдөр миний хэлхийг хүссэн зүйл гэх юм бол хин нэгний үнэт зүйлийг хайрлаарай тий. Нандин хүсэл мөрөөдлийг одоо хүндлээрээ тий. Ямар зам туулаад ямар их үн цэн өгж тэр хүн ингээ хамгаалдаг билээ тий. Одоо тэрлүүч ингээд хүн ингээд дайрахад тэр үнэт зүйлээ хүн ингээ хамгаалдаг штэ. Эсэргүүцэл илэрхийлдэг штэ тий. Түүнтэй адилхан танд тийм ач холбогдолтой байж болохгүй ч хин нэгний сэтгэл зүрхэнд байгаа тэр нандин зүйлийг нь тэгээ тэр нандин орон зайг нь хүндэлдэг байгаарай. Нэгдүгээр, хоёрдугаар бас нэг юм хэлхийг хүсэж байна. Хин нэгний тийм бүр юм нандин эрдэн шиг хүн өөр хин нэгэнд нандин эрдэн мэттэй насаараа ингээд одоо нандинаж явах хэмжээний тийм эрхэм хүнч одоо хажууд чинь байж болноо. Тийм учраас хүнийг хүнээр нь хайрлаарай тий. Хин нэгнийг үн цэнгүй битгий мэдрэмж төрүүлээрэй. Чиний тэр үн цэнгүй хинч биш хандж байгаа тий. Дуртай муу үгээ хэлж байгаа тий. Дуртайгаараа дорд үзэж байгаа тэр хүний чинь тий. Хүн чинь өөрөө хин нэгэн хүний нандин эрдэн шиг хүн нь байгаа. Тий. Одоо ширүүнч харж чадхааргүй тийм хүн нь байдаг шүү. Тийм учраас хүнийг хүн гэдэг утгаар нь хайрлж хүндэлж яваарай гэж би хэлхийг хүсэж байна. За ингээд өнөөдрийнхөө 1-р хэсгийг ингээд өндөрлөе. 2-р хэсгээрээ уулзцгаая. За түр баяртай.